Эр бор харцах чинь ихэр штэ. Ихрийн нэрийг хур харцах гэдэг байсан. Ээж нь хамжлагт ард байсан учраас үр хөвгтөө өсгөх боломж хомс. Тийм учраас хур харцахыг өөр айлд өргүүлсэн байдаг. Хошууны ноён тэр айлыг өрөөсөө үздэггүй, тоодгүй байсан. Гэтэл яахын аргагүй эр харцаг бол насандаа баймгүй том биетэй, эр бэр чадaltaй болж өсөж байгаа юм. Ингээд хошууны ноён нэг бол энэ хүүг надаас их хол байлга, эсвэл энэ хүүг өөртөө мал нохоо мэт гэдэг шиг зүтгүүлнэ гэсэн зорилготой үйлүүдийг хийж эхэлсэн. За эр өсөж эсгий суннаа гэдэг шиг хүү олвол үнэхээр бэртэй, тэнхээтэй, зүстэй, царайтай, сайхан залуу болж өссөн. Ноён нэг сонин зүйлийг ажигласан байгаа юм. Дагаад явхад хяагаа явуулаад ажиглахад өглөө гэрээсээ гарахдаа шараа хөллөөд гарч байгаа. Хүн үзэгдэхгүй гэрийн бар харагдахгүй болсон тэр цагт эр харцаг маань шараа тэрэгнээсээ салгаад өөрөө нөгөө шараа гар дээрээ өргөөд чулуу дээшээ дош өргөж байгаа юм шиг ингэж одоогийнхоор бол дасгалалтай хийж исэн. Тэгээд шараа тэрэгнийхээ ард хөллөөд уяад өөрөө шарынхаа оронд тэрэгнээс ингээ бариад гэрлүүгөө буцаад явдаг. Ингээ бас л гэрийн бар харагдахтай буцаад өглөө яаж гарсныг тэрэн шигэ орой ирдэг. Ингээд ноён бүр их айгаад энийг өстө надаас хол ойлгох хэрэгтэй юм гэж бодоод их холын аян замд жинд их явуулдаг гэсэн. Гисэн хэдий ч ноёны нэрний өмнөөс аймаг хошуудын наадам даншигт оролцож бүхий л төрөөнүүдийг нь авч тухайн цаг үеийнхэн мундаг сайхан бүх ганц сайхан бүхэн гэж яригдах болсон байдаг. Ноёны ганц охин эр харцагтай хайр сэтгэлийн харилцаатай болоод улмаар хөл хүнд болсон. Ноён мэдээж үүнийг үүсгээд охиноо хөгшин хүнд, хөгшин ноёнд богтолж өгөөд эр харцагт бол өөрийнхөө нутгаас зайлуулах хөөх ингээд маш олон хийгээгүй хэргийг нь хийсэн болгож чигшээж байсан. Ингээд бүр аргагүй ирэхэнд эр харцаг ээжигээ аваад нутгаасаа явах шийдэлд хүрсэн. Ингээд хурын хадан дээр очоод арслангийн зулцах нь агууландаа хүчтэй билүүдээ, амраг хоёр сэтгэл нь аль алиндаа халамжтай билүүдээ гэд дуугаадуулаад нутгаа орхин одохдоо өөрхөн зодгоор газрыг нь ширв татаад энэ нутагт бүхэн надаар ингээд дуусах гэж хэлээд явсан байдаг. Ийхүү сайн бүх сайн хүний үрийг гомдоосноос заяагаа тэтгээгүйгээс болоод тухайн үеийн Сэцэн вангийн хошуу өнөөгийн Дундгов аймгийн нутгаас улсын цолтон буюу манайхны ярьдгаар том цолтой бүх бол төрөөгүй дууссан ч гэж хүмүүс хэрдэг. 2003 онд наран цэцэрлэг тагсны санаачлагаар хурын овоогоо сайхан тэтгэж, уул усаа аргадаж, хур харцагын дэвжээг байгуулснаар улсын харцаг цолтой бүх нэг, улсын начин цолтой бүх хоёр төрсөн байдаг. Ингээд бид нар өв соёлоо гэдэг юм уу, тэр сайхан ёс заншлуудыг хадгалж хайрлаж явах хэрэгтэй гэдэг нь домог ярианаас төдийгүй бодит амьдрал дээрс ч гэсэн харагдаж байгаа юм л та.